За хамтдаа чимээгүй цагийг эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв ялагчийн зүрх сэтгэл. Библийн ишлэл Марк 12:30. Чи эзэн бурхнаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаа гэж. За хамтдаа залбираад эхэлцгээе. Баярлалаа эзэн минь, тэгээд би таны өмнө ирж байна. Таны үгнээс суралцахаар өөрийнхөө үгээр бидэнтэй яриарай гэж залбирч байна. Амен. Ялагчийн зүрх сэтгэлдээ байхад сахилга бат, шаргуу хичээнгүй байдал, зориулалт, төсвөр төвчээр, чиглүүлэг, саад бэрхшээлийг давах чадвар зэрэг олон чадварууд хэрэгтэй. Өөрийн амжилтаа баттган авраг болж, шилдэгэн болж чадсан баатруудыг харахтаа бид бүгд биширдэг. Тэд бидэнд шилдэгэн болохын тулд цуцшгүй, бууж өгөхгүй байх нь чухал гэдгийг харуулж байна. Агуу чанар болон амжилтанд хүрэхийн тулд юу зориулсныг ойлгох тусам жинхэнэ авраг болоход зайлшгүй хэрэгтэй нэг зүйл бол дасгалжуулагч гэдгийг ойлгосон юм аа. Өөрийн амьдралаа эргэн харахад, мөн идүүгээ үеийн баатруудын талаар уншихад адил нэг зүйл байгаа нь бууж өгөхгүй байж, бэрхшээлийг давах гэж шаргуугаар тэмцэх үед тэднийг дэмжсэн хүн заавал байж байдаг. Аливааг том зургаар хардаг, биднийг хайрлан дэмждэг, ойлгодог дасгалжуулагч бидэнд хэрэгтэй байдаг бөгөөд бид хичнээн ялахыг хүссэн ч, хичнээн хичээж хөдөлмөрлсөн ч хэрв дэмжин зоригжуулж тусалдаг дасгалжуулагчгүй бол бид бууж өгөх болно. Есүс Христ бол бидний ахлах дасгалжуулагч. Тэр биднийг бүтээсэн бөгөөд биднийг сайн мэддэг төдийгүй бас хайрлаж бидэнд зориулсан гайхалтай төлөвлөгөөг бэлдсэн. Есүс бүхнийг ойлгож мэддэг бөгөөд том зургийг хардаг тул бид түүнийг хайрлаж түүнд итгэх хэрэгтэй. 1-р Коринт 15:57. Харин эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг Бурханд талархал нь байх болтугай. Тиймээс хайрт ах トゥ нар минь, та нарын зүдэл зүтгэл эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж тууштай байж гуйвж дайвалгүй эзний үйл хэрэгээр үргэлж бэлхэж бай гэж. Еврей 12:2. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг твцсэн түүнийг санагтун гэж. Амен. Тэгээд эзний үг үргэлжлүүлэн та бүхэнтэй ярих болтугай.